болохгүй. Ажлын байр хөрсөх үед нямд орж үед ажлын байр бий болохгүй. Ажилгүйдэл буурахгүй. Ядуурл буурахгүй. Арч намын үед ч тийхгүй. Одоо арч намыг ардын намыг арч намаар солиё гэж ард түмэн бити эндүрээрээ. Эрдэнэгийн үед ажлын байр бий болохгүй. Харин одоо өөрийнхөө нэртэй холбоотой тийм янз янзын асуудал үүдэж шүү дээ. Нийгмийн даатгалын сантай холбоотой зөрчлүүд. Тэр утгаараа аваад үзэх юм бол ерөнхийдөө энэ мань ан хоёр манай аны толгойд байгаа хүмүүсийн айдсаар би ингэж нэр дэвшдэг. Энэ сонгуулийн ерөнхий хороонд манай аны дандаа томилсон хүмүүсүүд байна. Манай томилсон хэдэн хүн бий, аны томилсон хэдэн хүн бий. Тэр дунд бол ганц хоёр одоо шудраг гişүү олдох нь үгүй юу? Бид одоо ямар ч хэлсэн хуулийн дагуу ажиллах ёстой гэдэг утгаараа энэ бичиг баримтаа цуглуулад энэ сонгуулийн ерөнхий хороонд гэж уулзаж шудраг шийдвэр гаргаасаа ард түмний нэг л хүсэн хүлээж байгаа шүү гэж ингэж хэлэх гэж, үзүүлэх гэж харуулах гэж ирж байгаа юм. Шудраг шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна уу? Одоо итгэхээс өөр авахгүй. Хүн чинь одоо итгэлгүй байх юм бол яаж амьдрах юм бэ? Тий бууж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бууж өгөх дурггүй, бууж өгдөггүй. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн мөч хүртэл итгэнэ. Тэр шийдвэр нь буруу гарвал тэмцэн, засуулахын төлөө тэмцэн. Бүх тойрогдоор явна. Миний багийг сонгож өгөөрэй гэж би ард түмнээс бүр гуйна. Миний баг сонгогдох бах. Тэгээд бид Монголыг аварна. Монголыг ядуурлаас гаргана. Манай одоо иргэн зэрэг нөгөө намын хамтран ажиллаж байгаа ган хогийн дарга маань өдөржингөө бидэртэй хамт байж байна. Уламжлалын эрхцэн намын дарга сэтгүүлчийн ажлыг тав бүхнийг орлоо, тав бүхэнд туслаад бас ингээ хамт хийж байна. Манай уламжлалын эрхцэн намын дарга Батуул дарга маань өдөржингөө байж байна. Манай иргэн зэрэг нөгөө намын дарга Батбаатар гэдэг өмгөөрөж шуулж үйнд байж байна. Манай намын ерөнхий нэрмжлэг Тулгаа гэдэг энд байж байна. Төв аймгийн намын дарга Буйн Нэмхмайн энд байж байна. Баян хонгорын намын дарга Ганц Зулмаан энд байж байна. Баян гол надтай хамт нэрдэвч байгаа Бям тогтох маань энд байж байна. Манай одоо өмгөөрөж одоо энэ бүх шудраг бус байдлыг илчилж байгаа хүн бол манай оюун билег өмгөөрөж байгаа. Говьалтай аймагт нэрдэвч байгаа хүний эрх хэрэгжлийн төлөө насан туршдаа одоо ажиллаж байгаа ийм одоо туршилттай өмгөөрөж байж байна. Одоогийн сонгуульд нэр дэвшүүлэх үү, дараагийн сонгуульдаа нэр дэвших үү? Би ерөөсөө одоо намайг нэр дэвшүүлтэл дэвшин. Одоо нэг үзье л да энэ чи юу гэсэн үг вэ? Тий. Нэр дэвшүүлтэл дэвшин. Тэг хизээ намайг нэр дэвшүүлж чадах юм. Шудраг ёсоор. Би бол шудраг ёсоор одоо 12-нд нэр дэвших ёстой байсан. 13 онд, 16 онд, 17-нд нэр дэвших ёстой байсан. Одоо ч нэр дэвших хэрэгтэй. Та нар хардаа шүү дээ. Шүүхийн шийдвэрээр би нэр дэвших хэрэгтэй. Тийм учраас би одоо намайг хизээ нэр дэвшихийг зөвшөөртөл би нэр дэвшин. За мэдээлгэсэнд баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ та бүхэнд одоо Монголоор дэвсгалт намаас Баянгол дүүрэх нэр дэвшиж байгаа намрын энхүү хоёроос одоо мэдээллийг авч хүргэлээ. За өөрийнх нь хэлж ярьж байгаагаар бол за энэ Улсын хурлын 2020 оны сонгуульд бол сонгуулийн ерөнхий хорооноос материалын үзэн шийдвэрлээд бол нэр дэвшүүлэхгүй байх магадaltaй гэж үзэж байгаа юм. За учир юунд вэ гэхлээр за цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд за эрүүгийн хуулийн 262 дугаар зүйлд одоо заасан байдаг авилга албан тушаалын одоо ийм хэрэгтэй гэсэн үүднээс бол нэр дэвшүүлэхгүй гэж магадгүй ийм одоо аль хэзээ энэ хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон зүйлийг яг одоо гаргаж ирээд ингэж өгчихсэн байна гэсэн мэдээлэл өглөө. За сонгуулийн ерөнхий хороо бол өнөөдөр 14 цагаас эхлэн за маш олон хүний одоо нэр дэвшигчдийн материалыг хилэлцэж шийдвэрлэж байгаа. За сонгуулийн ерөнхий хороо намрын энх хоёр бол нэвтэрч одоо дээш гарч холбогдох албаныхантай уулзах гэсэн боловч уулзалаагүй гэсэн ийм мэдээллийг бас өгж байна. За тэрээр бол энэ жилийн сонгуульд өөрийг нь одоо нэр дэвшүүлээгүй байсан ч хамаагүй дараагийн сонгуульд одоо нэр дэвшүүлтэл нь ингэж явах болно, Монголын төрийг өөрчлөх болно гэдгийг ингээд илэрхийлж байна. За ингээд зүгээс хэмээн та бүхэнд сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллийг шууд амжуулах хүргэлээ.